Тэгэхээр энэ малын тоо толгойн албан татврын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутаг зохион байгуулсан. Түүний үр дүнгийн тухай семинар бол өнөөдөр Сүлжээ аж ахуйн үйлдвэрийн яам дээр явагдаж байна л да тий. Тэгэхээр энэ хуулийг бол одоо Швейцарын хөгжлийн агентлагийн одоо хүрээнд засгийн газрын хэрэглэх газрын малын орон нутгийн одоо өөр удирдах байгууллагын чадварыг сайжруулах төсөлтөө хүн сүлжээ аж ахуйн үйлдвэрийн яам жил гаруй хугацаанд бол зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ дээр зүгээр яг нэг гол дүгнэлт хэлэхэд бол хуулийг гаргасны дараагаар хэрэгжилтийг ер нь даруй зохион байгуулах нь бол ач холбогдолтой гэж ингэж бүх төвшөндөө бол яригдж байгаа. Зөвхөн орон нутгийн одоо өөрөө удирдах байгууллага, тэгээ малчид, иргэд засаг даргын тамгын газар, за тэгээд орон нутгийн ер нь бүх байгууллагууд, за татврын хэлтс энэ хуулийн хэрэгжилтийг хангахад хамтарч оролцсон нь бол хамгийн гол одоо хуулийн үр дүн гэж одоо хэрэгжилтийн ажлын үр дүн гэж бид нар бол харж байгаа. За энэ ажлын одоо үр дүнд өнөөдөр энэ хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд ямар нэгэн одоо саад дотор байхгүй одоо ингээ бүх төвшөндөө бол хэрэгжилт бол сайн байгаа гэж хэлж болно. Зүгээр яг хуулийн дээр бол зарим одоо зохицуулах ийм арга хэмжээнүүд бол байгаа. Зохицуултууд бол байгаа. За тухайлах юм бол одоо зэрэгэлдээ хоёр сум хооронд одоо энэ татврын хувь хэмжээг одоо өөр их бага тогтоосонтой холбогдуулаад бага тогтоосон өөрөөр хэлбэл одоо сумын иргэд тийм ээ өндөр тогтоосон сумын иргэд бага тогтоосон зэрэгэлтэйг сум руугаа малын шилжилт хөдөлгөөн, хүний шилжилт хөдөлгөөн бол бас байсан. За яг гэх юм бол энэ нөгөө нэг хуулийн одоо тийм ээ бага тогтоосон бага одоо их тогтоосонтой холбоотой. За энэ малын шилжилт хөдөлгөөн энэ тал дээр бол бид нар орон нутагт ажиллахдаа бол бүрэн хэмжээний бол бас ийм зөвлөмж санал дүгнэлтүүдийг бол гаргасан. За өнөөдрийн байдлаар бол харьцангуй гайгүй байгаа. За нөгөө нэг одоо гол асуудал гэх юм бол бас энэ хуулийн одоо доод хэмжээг бол тогтоох одоо ийм бас шаардлага байна гэж одоо бас олон нийт одоо ялангуяа тэр малчид иргэдээс бол гарч ирсэн. За энэ дээр бол энэ зарим одоо аймагуудад хуулийн одоо энэ татврын хэмжээг бол бага тогтоосон байна. 200-300 төгрөгөөр тогтоосон байна тийм ээ. За энэ хувь хэмжээ нь бол харьцангуй бага байна гэж. Зүгээр зарим одоо газар трейлингийн бүс нутаг буюу Сэлэнгэд, Дархан уул зэрэг аймагуудад бол ер нь жиг тогтоосон 2000 хүртэл тогтоосон байдаг. Тэгэхээр энэ нөгөө татврын төлөлт нь бол малын тоо толгойноос хамаарат их бага гэхээсээ илүү тооноос хамаарахгүйгээр ер нь бол одоо их бага тогтоосноос бол бас хамаарсан ийм юмнууд бол бас үр дүнгууд бол харагдаж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол одоо малын одоо энэ юуг нь бол доод хэмжээг нь бол 1000 бай гэдэг юм санал гарч ирсэн. За нөгөө нэг гол асуудал нь бол энэ орон нутгаас малчтын амжиргааг тогтоох чиглэлээр тэг татвар тогтоох гэдэг бас юм хуулийн зохицуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэг одоо татвар ногдуулах гэдэг дээр нь жоохон ингээд олон аймаг сумд бол харьцангуйгаар энийг бол бас одоо юу гэдэг одоо автгаар бол бас ийм өөрөөр хэлбэл одоо юу гэдэг зохицуултууд бол харагдаж байсан. За ер нь бол зарим бүс нутагт за энэ зүүн бүсийн одоо орнууд тентийн Сүхбаатарч гэдэг юм уу ийм аймагуудад одоо бид нар семинар зохион байгуулад явж байхад бол энэ иргэдээс энэ адуун дээр бол ер нь өндөр тогтооё 8 хүртэл 1000 төгрөг байх нь бол бас ийм зайлшгүй шаардлагатай байна гэдэг асуудлыг бол ярьж байсан. Зүгээр эндээс аваад үзэх юм бол зүүн аймагуудад бас манай олон одоо аймагуудаас бол бас адуу тийм ээ нүүдэл шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой ийм асуудал гарч ирсэн. Гэхдээ тэр 8000 гэдэг нь бол их одоо бусад олон аймгийг бол бас одоо иргэдээс малчтаас гарсан саналтай бол бас нийцээг өгж ингэж хэлж болно. Ер нь газар трейлингийн одоо бас бүс нутгуудад бид нар Дархан Сэлэнгээд энэ бүс нутгуудын малчид иргэд ногоочд тийм ээ энэ бүхэл одоо төлөөлөлтөй бол уулзалт хийж ажлыг бол зохион байгуулахад ер нь бол газар трейлингийн бүс нутагт ер нь нэг 100000 ч гэдэг юм уу те энийг бол өндөр тогтоо гэсэн ийм одоо бас ийм зөрүүтэй саналуд бол нэг гарч байгаагүй. За яг ганц нэг санал бол гарч ирсэн. За ер нь нийтлэг санал бол доод хэмжээг нь жоохон тогтоочвол яасан юм тийм ээ.
гэдэг дээр бол нэлээ одоо тийм саналтай байсан. Түүнээс биш дээд хэмжээг бол одоо нэг одоо дээш нь болгоё гэсэн одоо нөгөө дунджаас олон хүм тийм санал гаргаагүй гэж ингэж хэлж болно. За энэ төслийн өөрөөр хэлбэл зүгээр үр дүнд бол бид нар бас хэд хэдэн зүйлийг харж байгаа. Нэгдүгээрт бол энэ бичээрийн одоо тийм ээ даацад тохирсон одоо малтай байх ийм одоо алсын өөрөөр хэлбэл зохицуулалт бол бас хийгдэх энэ асуудал бол байгаа. За нөгөө талдаа бол малчид иргэд ер нь энэ малын чанарыг сайжруулах гэж байгаа тийм ээ. Энэ асуудал бол бас нэлээд сайвж байгаа. За нөгөө нэг гол одоо зохицуулалт нь бол энэ орон нутгийн одоо хөгжлийн санд малын тоо толгойн албан татврын хуулийн хүрээнд төвлөрсөн одоо хөрөнгийг төвлөрүүлээд за малчдын одоо иргэдийн төлөөлөгчдийн хорол малчдын оролцоотойгоор за тэр орон нутгийн одоо бичээрийг одоо сайжруулах, хусжуулах ажлыг сайжруулах. За нөгөө талдаа бол тэр одоо малчдын өөрөөр хэлбэл сургалтыг зохион байгуулах гэдэг малын чанар сайжруулах гэх энэ олон өөрөөр хэлбэл асуудлуудыг бол бас бие даагаад шийдэх одоо ийм боломжийг бүрдүүлж байгаа. За нөгөө энэ хуулийн одоо хүрээнд бол ер нь цаашдаа бол энэ орон нутгийн бие даах чадвар ялангуяа хөрөнгө оруулалт бол бас нэмэгдэж байгаа гэж хэлж болно. Би ганцхан жишээ хэлэхэд бол түрүүн бас хэлсэн байгаа. Энэ одоо төрөөс бол энэ бичээрийг хусчуулах дээр бол бас нэлээд одоо хөрөнгө мөнгийг бол зарцуулдаг байсан. 2022 оны одоо үр дүнгээр бол нийт одоо худаг ус гэдэг юм уу тийм ээ. Бичээрийн усан хангамж зориулсан хөрөнгө оруулалтын 52% бол орон нутаг өөрсдөө бие дааж шийдсэн ийм одоо үр дүн гарч байгаа. Тэгээ цаашдаа бол энэ орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ бас нэмэгдэх тийм ээ. Ийм өөрөөр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж ингэж хэлж болно. Одоо хүнсэнтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бол бид энэ орон нутагтаа бол байнгын өдөр тутам холбоотой ажиллаж байгаа. За энэ асуудал дээр бол бид нэр хүнсэнтэй аж ахуйн байгууллага, мал эмнэлгийн байгууллага, цэцэрлэгийн тамгын газар бүх төвшөнд нь бол мэдээ авдаг. За энэ сум, тэр сумын энэ малчин, тэр малчин өөрөөр хэлбэл одоо яг ийм мэдээллийг албан ёсоор одоо манай яам тавьсан асуудал бол байхгүй. Тэгэхээр энэ дээрээс бол бид нар юу хэлж гэж байна вэ гэхээр орон нутгийн иргэд малчид ер нь бол одоо энэ төсвийн тухай хууль заасны дагуу тухайн өөрөөр хэлбэл хүнсэнтэй аж ахуйн үйлдвэрийн яамны бодлогын хүрээнд энэ одоо хөрөнгийг бол зарцуулж байгаа гэж хэлж болно. Би түрүү хэлсэн шүү дээ. Тэр орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ бол нэмэгдэж байгаа. Одоо бол яг үгээр энэ тухайн одоо хуулийн хэрэгжилтийг орон нутаг тангах тал дээр одоо бүх төвшөнд ингээд зохицуулаад хамтарт ажиллахаар нөгөө хүмүүсийн мэдлэг тэгээ хэрэгжилтэнд хандах хандлага тэгээ хариуцлага бол ер нь бол их дэвшилдэг юм байна. Тэгэхээр аль ч хуулийг одоо орон нутагт хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгжилтийг хангах зохицуулалтын зохион байгуулалтын энэ асуудлуудыг бол газар дээр нь хийх юм бол үр дүнтэй болох юм одоо юу бол харагдаж байгаа. Үр дүн бол одоо харагдаж байгаа. Яг гоо зарим нэг одоо юу гэдэг одоо манай яамд бол айхтар ганц ямар ч асуудал тавигдаг. Ганц нэг тийм дэлс бол асуудал ярээ бол явж идэв шүү дээ. Тэр бол хаач байдаг. Тэгээ тэрийг бол одоо яг батлаад ингэлээ ийм одоо төвшөнд хөрлөө гэсэн одоо ийм мэдээлэл бол өнөөдөр бол манай яамд бол над байхгүй байгаа учраас би бол одоо хэлж чадахгүй байна тийм. Ил болох тал дээр бид нар бол маш тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Ерөөсөө бид нар энэ чиглэлээр бол одоо олон улсын байгууллага тийм орон нутагт бол маш тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Энэ хуулийн хэрэгжилтэнд одоо хяналт тавих гол хүмүүс бол орон нутгийн малчид иргэд та бүгд өөрсдөө таны авсан өөрөөр хэлбэл татварыг одоо хоригдлуулаад та нар орон нутагтаа тийм үү хуулинд заасан хөдөө аж ахуйг өөрөөр хэлбэл мал аж ахуйн салбарын доктортой байдлыг хангах хүрээнд зарцуулах боломжтой хамтарч одоо ажиллах ийм бүрэн боломжийг нээгээд өгсөн энэ чиглэлээр тодорхой сургалт одоо семинар тийм үү уулзалт ярилцлагууд бол байнга явж байгаа тийм. Тэгэхээр бол энэ бол тасралтгүй явагдаж байна гэсэн үг.